Бусдад хийсэн буян, бусдад хийсэн сайн үйлс буцаад өөрт эргэж ирдэг гэдэг. Хүнийг хайрладаг, хүнийг эндрэнгүй сэтгэлээр баярлуулдаг улаан загалмайн цэцгэлтнүүд 14 дахь удаагийн үндэсний чуулгана хийлээ. Хүн бүрийн амьдрал өөр өөрийн өнгө төрхтэй. Тэр чинээгээр хүмүүсийн сэтгэл санаач өөр өөр ертөнцтэй гэлж хийж болно. Гэхдээ хайрлах, инэрх, туслах гэдэг нэг л шугамд нэгдэж хүлийн зөвшөөрч байдаг нь хүний хамгийн эрхэм чанар гэж тодорхойлогддог. Төрийн хийж байгаа зарим үүргүүдийг ялангуяа хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг Монголын улаан загалмайн нийгэмээр яаж гүйцэтгүүлэх вэ гэдэг ажилдаа яриад эхлээд орж байна. Урд нь ч бид нар бас нэлээд нэгт хамтын ажиллагаатай байсан. Онц байдлын ерөнхий газар, эрүүл мэндийн яам гэсэл одоо бол хуулийнхаа дагуу бид нар илүү их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Бидний түрүүн болсон хурлаас хойшх энэ хугацаанд бидний хийсэн гол зүйлийг товчлбол бид нар ингээд шинэ хуультай, шинэ эрх зүйн орчинтой тэгээд ерөнхийдөө бас 90-ад оноос хойш бид нар нэг л тийм шинэ нөхцөл байдалд яаж ажиллах вэ гэдэг хөл гараа олоод ядаад эрэлхээлээд явсан бол одоо бүх зүйл тодорхой болсон. Байгууллагын төлөө байдаг байгууллага биш, бусдын төлөө, олон нийтийн төлөө үнэхээр хөдөлгөөн болж хөгжих энэ ажлыг илүү дэмжих ийм байгууллага болохын төлөө ойрын 4 жилд ажиллахаар зорилттой тавиад ажиллаж байна. Улсын хурлаар шинжилэн баталсан Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн нийгэмлэгийн дүрэнд зарим нэмэлт өөрчлөлт оруулах, стратегийн хөгжлийн шин зорилтыг тодорхойлоход үндэсний чуулганы зорилго чиглэж байсан юм. Дүрмд оруулсан өөрчлөлт нь үндэсний нийгэмлэгийн бие даасан гараа тус байдлыг хангах, төвийг сахих зарчмыг хэрэгжүүлэх, улаан загалмайн дунд болон анхан шатны хорооны хүчин чадлыг бэхжүүлэх, доктортой хөгжлийг дэмжих, үйл ажиллагааны ил тод байдал, тайлгналтыг сайжруулахад чиглэж байгаа юм. Okay, the law of the Mongolian Red Cross is first of all modern. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль бол маш сайн жишээ болж байгаа. Бид бусад орны нийгэмлэгүүдэд зөвлөмж болгон зааж байгаа. Монгол улсын засгийн газраас улаан загалмайн нийгэмлэгийн дэмжин хамтран ажиллаж байгаад талархаж байна. Мөн энэ хуулийг баталсан хүмүүст ч чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Ер нь Монголын улаан загалмайн нийгэмлэг нь хүчирхэг байгууллага, үйл ажиллагааны хувьд ч ихээхэн идэвхтэй ажлыг өрнүүлж байдаг гэж бид дүгнэдэг. Монголын улаан загалмайн нийгэмлэг төрдөө нэмэлт хүч болж ажиллаж үндэсний хүмүүнлэгийн байгууллага болохынхоо хувьд бид чадвараа бэхжүүлэх шаардлагатай болж байна. Дүрэндээ нэмэлт өөрчлөлт оруулснаар бидний бүтэц зохион байгуулалт илүү их тодорхой болсон. Бид багаас эхлээд малчтын дунд гамшигаас урьдчилан сэргийлэх нөхөрлөлд байгуулах ажлаас ажиллаа эхэлнэ. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамгийн гол асуудал бол эмзэг бүлэгт хамаарагдах хүнд нөхцөлд байгаа хүмүүст хүрч ажиллахын төлөө бид илүү их чадвараа бэхжүүлэх юм аа. Тэгэхээр улаан загалмайн нийгэмлэгийн энэ чуулганы хамгийн гол ач холбогдол төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж ажиллах үндэсний хүмүүнлэгийн байгууллага байхын тулд хүчин чадлаа бүх шатанд дэвшүүлэхэд, бэхжүүлэхэд бид анхаарлаа хандуулнаа. Монголын улаан загалмайн нийгэмлэгээр засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулах шийдвэр гаргасан нь бас нэгэн ололттой тал болж байна. Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг гүйцэтгэх болсонтой холбогдуулж, тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байгаар засгийн газраас шийдвэрлсэн байгаа билээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж батлагдсанаар олон жил зорьсон ажлын үр дүн гарч, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн байдал шинжлэгдэн сайжирч, төр улаан загалмайн хамтын ажиллагаа шин шатанд гараад байгаа. Энэ бол маш том амжилт гэдгийг тодорхойлж байна. Үндэсний нийгэмлэгийн хэмжээнд төр засаг бусад одоо төрийн бас байгууллагуудтай ажиллах цар хүрээ нь бол маш их
өргөжин тэлж байгаа. Энэ ч утгаараа бол одоо манай улаан загалмайн одоо ажиллах нөхцөл байдал, эрх зүйн орчин энэ бүх одоо нөхцлүүд маань бол улам их одоо өргөн хүрээтэйгээр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бол одоо миний хувьд маш халамжтай байдаг. Ер нь бол өөрийнхөө чиглэлд үүргийнхээ улаан загалмайн нийгэмлэгийн хороотойгоо болон бусад одоо дүүргүүдийн болон аймаг орон нутгуудынхаа хороотойгоо хамтарч цаашдаа юу хийх вэ гэсэн маш олон зүйлийг бол одоо дотроо бас төлөвлөж бодож байна. За хууль шинжлэгчнэр бол манай бидний ажиллах эрх зүйн орчин одоо сайн бүрдэж төр улаан загалмайн хамтын ажиллагааны нэгдэл маань одоо нягтар сайжирсан нь бол одоо үнэхээр бидэнд бол 2-3 алхам алхаж байна. За хууль шинжилсэн хуулиалаагаад бид дүрмийн шинжилт хийж байна. Дүрмийн шинжилт хийнэ гэдэг маань дунд банкны шатанд ажиллахад одоо маш их нээлттэй бидэнд бол одоо шинэлэг ийм одоо үе шатыг авчирж байгаа нь бол үнэхээр одоо улаан загалмайн түүхэнд бол бас тэмдэглэвчтэй ийм сайхан үйл явдал болж байна. Энэ удаагийн чуулганаар үндэсний чуулганыг 4 жилээр уртасгаж, ерөнхийлөгчийн бүрийн эрхийг мөн 4 жилийн хугацаагаар сунгалаа. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод тайлагна гэж нэмж тусгасан байгаа. Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн бедаасан хараат ус байдлыг хангахын тулд дунд шатны хорооны даргаыг ерөнхий нарийн бичгийн дарга сонгон шалгуулалтын зарчим баримталж шууд томилж байхаар мөн дунд шатны хорооны дарга нь анхан шатны хорооны нарийн бичгийн даргаыг шууд томилохоор өөрчлөлт оруулсан юм. Бас нэг чухал заалт бол Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нарийн бичгийн даргын газар дунд болон анхан шатны хорооны ажилтнууд төвийг сахих зарчим баримталж аль нэг улс төрийн нам эвсэл түүний дэргэдэх байгууллагад гишүүнчлөгөө байх болон шашны урсгал хөдөлгөөнд зохион байгуулалтад оролцох үзэл бодлоо албан ёсоор олон нийтэд илэрхийлэхийг хориглох тухай нэмсэн байна. Энэ төр засгаас баталсан улаан загалмайн эрх зүйн байдлын тухай хууль бол энийг боловсруулахдаа бид нар хороо холбоотойгоо хамтарч маш нарийн ажилласан, боловсруулаад баталсан хонь одоо олон улсын улаан загалмайн холбоо хороо бол энэ бол үлгэр жишээ болох ус юм хууль боллоо гэж үзэж бүс нутгийн хэмжээнд цаашдаа ер нь бусад үндэсний нийгэмлэгүүд бүгдээр нь та нар Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хуулиас нь үйл ажиллагаас нь одоо үлгэр жишээ авч ажиллаа гэсэн ийм уриалга гаргаж ажиллаж байгаа. Энэ бол бидний ажиллагаа цаашд улам бид нар одоо урд нь гол төлөв бусдаас гуйдаг, бусдаас суралцдаг байсан бол одоо бас тодорхой хэмжээгээр өөрснөө бусдад үлгэр жишээ болох ус хэмжээний эрх зүйн орчин үйл ажиллагааны арга хэлбэртэй боллоо. Орон нутгийн түвшинд Монголын улаан загалмайн нийгэмлэг бүх сумдад анхан шатны хороотой, бүх аймагуудад дунд шатны хороотой байдаг учраас энэ хороодны орон нутгийн бүх улаан загалмайн гишүүд маань бол маш идэвхтэй хүмүүнлэгийн үйлсэд сэтгэлээрээ одоо оролцож ингэж байдаг. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ер нь залуучуудын их оролцоо сүүлийн жилүүд бас нэлээд өсөж байгаа. Залуучуудын сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг залуучуудаар бас нэлээд хүрээгээд хэлж байгаа юм байна. Манай залуучдын дунд аливаа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохыг бол ямар нэгэн байдлаар ашиг шаналгаар харах, эсвэл ямар нэг материалыг ашиг хардаг ийм хандлага байдаг бол улаан загалмайн бас маш олон залуучууд энэ залуучдын хандлагыг өөрчлөхийн төлөө бас ингэж ажиллаж байгаа байна гэдгийг бол харж байна. Бага насныхан даам бол одоо ер нь сэтгэл санаагаар нь дэмжиж ойлголт өгж дунд насныхан даам бол одоо өөрөөсөө энэ хөдөлмөрлж байгаа энэ бил бэнчин энэ нас гэдэг чинь байнгын залуу явахгүй энэ хөрөнгө гэдэг чинь бол ер нь байнга хүнтэй хам хөдөлмөрийн чадвар байдаг бас ийм үедээ бол бас аль энэ 3 үе бол 3 удаа сайхан оролцож баймаар юм байна. Энэ улаан загалмаад бол одоо 70 оноос хойш дээрээс улаан загалмайн одоогоо хамт ажиллаж одоо энэ олон удаагийн хурал зөвлөгөөнд оролцож одоо түрүүчийн 12 оны бас их хуралд бас оролцож одоо энэ дахиад энэ жил оролцож одоо муу их өндөр одоо баяртай сайхан одоо байна. Цаашдаа хөгжлийн бэрхшээ иргэд бол бусдад тусалдаг эх орныхоо болон дэлхийд болж байгаа аимшиг зовлон тэнцвүүх хуваалцдаг тэр ядарсан зовсон хүмүүс бас дэмжлэг тусалцаа өгдөг том бүлэг байх болов уу гэж би бодож байна. Тийм ч учраас энэ бүлгийг цааш нь одоо тэр бүм хүртэлх одоо хүмүүс үйлчилдэг, тусалдаг энэ зорилготой хүлээхийн төлөө би энэ бас аянд одоо хамтарч ажиллах болно. Хүнд өглөг өгнө. Ер нь тэгээд тусдим болно гэдэг бол одоо яалтчгүй буйны үр юм. Тэгэхээр улаан загалмайн чиглэлийг бол би энэ утгаар нь ойлгож энэ улаан загалмаад бол одоо бас нэгдэж ажиллаж одоо ингээд сэтгэл гар үе одоо тодорхой хэмжээний хандив тусалцаагаар оролцсон энэ улаан загалмаад бол өнгөрсөн хугацаанд 2020 он хүртэлх стратегийг хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа ололт амжилт сургамжид тулгуурлан дэлхийн дахины тогтвортой хөгжлийн зорилтууд олон улсын улаан загалмай
улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгийн стратеги төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх шаардлага бий болжээ. Тиймээс стратегийн зорилтуудыг үндсэн хөтөлбөрүүдийн хүрэх үр дүнд тулгуурлан өөрчлөлт хийсэн юм. Тухайлбал гамшиг төрсэн олон нийт нь амжиргаа нөхөн сэргээх сайжруулах чадвартай болгох зэрэг 5 зорилтыг өөрчлөн тодтогсон. Нийгмийн халамжийн чиглэлээр зорилттой төлгийн хүн амыг амьдрах ухааны болон мэрэгшүүлэх сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах, нэн ядуу бага орлоготой өрхийн амжиргааг дэмжиж, амьдралын наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Манай нийгэмлэгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бол гамшигын эрсдлийг бууруулах менежмент, эрүүл мэнд, эрүүл ахуйг дэмжихэд онцгой анхаарахаар боллоо. Гаднаас тусламжтай дэмжлэг аваад дотоод туслах биш тийм ээ. Өөрснөө бас болцооны хэрээр гадагшаа тусцаа дэмжлэг үзүүлэх. Энэ бол ерөөсөө улаан загалмай хөдөлгөөний хүрээнд үндэсний нийгэмлэгүүд бие биендээ тусалж ажилладаг ажлын нэг жишгэлдээ. Би зүгээр 2 жишээ дурдтал бид нар Сичуанд газар хөдлөхөд, Непалд газар хөдлөхөд бас Монгол орон даяараа тэр хүмүүс туслах юм хөдөлгөөн уриалга өрнүүлж тэрний хэмжээгээр бас тодорхой хэмжээний хүмүүнлэгийн тусалцаа үзүүлсэн. Энд бол тэр орнуудын зүгээс маш талархал илэрхийлж байгаа. За энэний зүгээр давхар ач холбогдол нь юу гэхээр монголчууд бол бас бусдад хүндэр тохиолдсон үед тусалдаг юм байна гэд за Монголд улаан загалмай онц байдлын үйл ажиллагааны шугамар явуулах хүмүүнлэгийн тусалцаа үзүүлэхдээ бараа материал элдв зүйлийг агуулдаг, хадгалдаг ийм сав агуулах хүртэл барьж хамтрах ажлыг ингээд ярьж байна. Улаан загалмай нийгэмлэг 2014, 15, 16 оны санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын байгууллагын дүн шинжилгээ хийлгэж эхэлсэн ил тод нээлттэй байдлаа, хариуцлагатай байдлаа бэхжүүлэхэд бид онцгой анхаарна. Ийхүү Монголын улаан загалмай нийгэмлэгт төрөөс итгэл хүлээлгэн үндэсний хүмүүнлэгийн байгууллага болон статусыг нь өөрчилж хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлэх чиг үүргийг нь хуульчлан баталгаажуулсан юм. Нийгмийн сайн сайхны төлөө хүнлэг энэрэнгүй үлсийг өрнүүлж, ядарч зүдэрсэн гамшиг осолд нэрвэгдсэн иргэд олон түмнийг авран хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, халамж үйлчлэгээ үзүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэхэд мэрэгсэн улаан загалмайчид, сайн дурынхан, хүндэт донорууд, хүүхэд залуучуудын улаан загалмай идэвхтнүүд сайн сайхан үйлсийн төлөө ажиллаж байна. Ийхүү Монголын улаан загалмай нийгэмлэг нь хуулийн шинэ орчинтой үндэсний чуулганаараа дүрмээ шинжилэн баталж, бас нэгэн түүхийн шинэ хуудас нээгдэн ажиллаж эхэллээ. Байгууллагын төлөө байгууллага бус улсын төлөө байгууллага байх ёстой гэдэг эрхэм зорилготой сайн сайхны хүмүүнлэгийн үйлсэд хүч нэмж ажиллах улаан загалмайчид үндэсний чуулганаа итгэл дүүрэн өндөрлөлөө.